эрхэм хөндөд үзэгчтэй, эрхэм хөндөд тэмээчтэй. Ховд аймгийн Буужгийн шар тэмээ соёл уралдааны холбооноос санаачилж Ховд аймгийн Мөс цөмийн засаг даргын хамгийн газар иргэдийн төлөөлөгчдийн хурал Мөс цөмийн хайчин хөдөө хангар хөрөн тэмээ соёл спорт уралдааны холбооноос гардан зохион байгуулж байгаа. За ингээд өнгөний одоо хурдан тайлгын уралдаан Яматын үүдэн хотод шанцан сөрөн уралдаж хурдан тайлгын уралдааныг харуулж байна. За 35 номертэй бүртгүүлэн марсан хурдан тайлаг өнгөн дээр гараад ирсэн Баян хонгор аймгийн Баян гомсомын үеяч түмэн насны хурдан халтар тайлаг өнгөн дээр гараад ирлээ. За 39 номертэй бүртгүүлэн марсан Говьалт аймгийн Тайшир сүмийн үеяч Говьалт аймгийн Ховд аймгийн Цэцэг сүмийн үеяч Баян мөнхийн Хөхалзан тайлаг наадлаар гараад ирсэн байна. За энэ Говьалт аймгийн Тайшир сүмийн Ботхон тамир байгаа. За ингээд 12 номертэй бүртгүүлэн марсан хурдан тайлаг гараад ирсэн харагдаж байна. 17 номертэй бүртгүүлэн марсан Говьалт аймгийн Шарга сүмийн үеяч Буджийн хурдан халзан тайлаг араас орж ирж байна. За энэ 14 номертэй бүртгүүлэн марсан хөрөн тайлаг гарч ирсэн байна. 14 номертэй бүртгүүлэн марсан Говьалт аймгийн Дөргөн Ховд аймгийн Дөргөн сүмийн үеяч Балжины хурдан хөрөн энэ одоо Говьалт аймгийн Чандам сүмийн үеяч Хаширдны Ботхон тамир байгаа. За ингээд одоо өнгөний 43 номертэй бүртгүүлэн марсан хурдан хөх тайлаг өнгөн дээр гараад ирлээ. За 43 номертэй бүртгүүлэн марсан Баян хонгор аймгийн Баянлэг сүмийн үеяч Сүрэнжийн хурдан найдвар шар гэдэг тайлаг гараад ирсэн байна. За энэ өнөөдөр газраас өглөрсөн олон хурдан тайлагууд гарлаа. За ингээд тэг 6 номертой мордож байгаа Баян аймгийн Ногоон нуур сүмийн үеяч Аслбекийн хурдан авраг гараад ирсэн байна. Энэ аймгийн бүсд 2 болсон хурдан тайлаг. За одоо ингээд өнгөний одоо 32 номертой бүртгүүлэн марсан өнгөний одоо 6 7 8 9 10 11 дээр явж байна. Цааталт нь одоо Манхан сүмийн Төгөрг гологийн үеяч Лавсрынгийн хурдан улаан тайлаг явж байна. 18 номертой бүртгүүлэн марсан нэг жижигхэн кök тормоор арс ороод ирж байна. 17 номертой бүртгүүлэн марсан Буджийн хурдан Ногоон тайлаг ороод ирж харагдаж байна. За ингээд өнөөдрийн уралдаанд газраас цугларсан 27 тором тайлаг нийлээд бүртгүүлсэн ийм хурдан тамирууд явна. За өнгөний хотоо тамирууд төр зэрэгцээр манай зураглагчийн дурн. За өнгөн дээр бол одоо халтар тайлаг гараад ирлээ. 35 түмэн насны халтар Баян хонгор аймгийн Баян Говь сүмийн үеяч өөртөө жаахан татуулаад харуулдаг. Сайхан маш тэмээнд өөртөө манай жолооч сайхан дотгошон тэмээнд өөртөө ороо. За одоо ингээд 10 хэдэн тайлаг. За өнгөн дээр бол одоо түмэн насны хурдан халтар тайлаг гараад ирлээ. Тэг 2 номертэй бүртгүүлэн марсан Баян хонгор аймгийн Шинжин сүмийн Балжины хурдан аймгийн алдарт байж Балжины хурдан Жигүүр гараад ирсэн байна. За Жигүүр одоо тэг 2 номертэй бүртгүүлэн марцсан нааталт нь яваад байгаа. Энэ улсын бүст нөтлөө айрагдсан тайлаг шүү. Өмнөгөө аймгийн Дорногов аймгийн улсын бүст айрагдчихсан ийм хурдан тормаа. За одоо шилбэн тайлаг байгаа. 32 номертэй бүртгүүлэн марцсан төвшин төгсийн хурдан сэргэлийн шар гарч ирсэн байна. Цааталт нь одоо найдвар шар гарч 43 номертэй бүртгүүлэн марцсан хурдан шар тайлаг гараад ирлээ. Сүрэнжийн хурдан найдвар шар гарч ирсэн харагдаж байна. За ингээд 46 номертой бүртгүүлэн марцсан бас нэг хурдан хөх тайлаг гараад ирлээ. За энэ Говьалт аймгийн Эрдэнэ сүмийн үеяч Билгүүний хурдан Монгол хөх гэдэг тайлаг. Ингээд одоо Говьалт аймаг Баян хонгор аймгийн Баян Говь сүм. За ингээд одоо дараа хойтлын нэг суугаад харуулъя. Хойтлынхаа машинуудыг жаахан хойшоо өнгөрүүлээд. За одоо өнөөдөр бас уралдаанд нэлээд олон хүмүүс үзэж сонирхож байна. 39 номертой бүртгүүлэн марцсан Говьалт аймгийн Ховд аймгийн Цэцэг сүмийн үеяч Баян мөнхийн халдсан тайлаг орж ирж байна. 18 номертой бүртгүүлэн марцсан хурдан хөх тайлаг ороод ирж байна. Хаширдны Говьалт аймгийн Чандам сүмийн үеяч Хаширдны хурдан хөх тайлаг байна. 14 номертой бүртгүүлэн марцсан Ховд аймгийн Дөргөн сүмийн үеяч Балжины хурдан хөх тайлаг байна. Энэ Балжины хөх тайлаг бол нэтлэн улсын бүс аймгийн бүс 2 орсон тайлаг шүү. За ингээд урагшлаад байгаараа. За Аслбекийн хурдан авраг алга ингээд Баян өлгийн тамирууд явж байна. Говьалтын тамирууд явж байна. Ховдын тамирууд явж байна. Цааталт нь Лавсрынгийн хурдан улаан тайлаг. За ингээд 10 тайлаг. За ингээд одоо 6 7 дээр Баян мөнхийн хөх халзан тайлаг явж Ховдын Цэцгийн. Энэ бол одоо Говьалтын Тайшир гаралтай юм хурдан тайлаг байгаа. За ингээд өнгөний 6 тайлаг гинж байна. За өнгөнийхөө 6 тайлагтай зэрэгцээд манай зурглаач харуулнаа. За өнөөдрийн уралдаанд бол одоо 7 аймгийн 20 гаруй сумаас хурдан хурц тайлагын уралдсан хурдан тайлагууд мордлоо. Тэгээд өнөөдрийн уралдаанд газаргаад за энэ 1 номертой бүртгүүлэн марцсан хурдан хөх тайлаг гараад ирсэн харагдаж байна. Энэ Говьалт аймгийн Шарга сүмийн үеяч Өсхойрын Дөлгөн хөх гэдэг тайлаг шүү. Нааталт нь яваад байгаа. Энэ нүдлэн бас аймгийн бүст Ховд аймагт айрагдчихсан ийм хурдан тайлгаа. За 43 номертой бүртгүүлэн марцсан Баян хонгор аймгийн Баянлэг сүмийн үеяч Сүрэнжийн найдвар шар гэдэг цааталт нь яваад байгаа тайлаг байна. За 32 номертой бүртгүүлэн марцсан хурдан хөх тайлаг бол Баян хонгор аймгийн Шинжин сүмийн үеяч
төвшин төгсийн хурдан сэргэлийн шар гэдэг тайлаг гарч ирсэн байна. Цааталт нь одоо за ингээд өнгөний нааталт нь өсгөөрийн шар явж байна. Өсгөөрийн шарын цааталтаар төвшин төгсийн шар тайлаг явж байна. Цааталт нь төмөн настын шар явж байна. За ингээд өнгөний одоо 6 тайлаг. За энэ 6-ыг нэг сайхан танилцуулаад тэгээд хойсуунаа. За өсгөөрийн хурдан хөх тайлаг бол бас хурдан тайлгаа өсгөөрийн дэлгөөн хөх гэж одоо Мэдлэг аймгийн Ховд аймгийн бүсдэрж айрагдчихсэн. Боолтын аймгийнхан бүстэй айрагдчихсэн ийм хурдан тайлаг шүү. За 43 номертой бүртгүүлэн мордсон хурдан сэргэлийн шар найдвар шар сүрэн жавын Баян хонгорын Баян лигийн тайлаг явж байгаа шүү. Цааталт нь явж байна. За цаатлын тайлаг бол одоо номер харагдахгүй байна. За 32 номертой бүртгүүлэн мордсон төвшин төгсийн хурдан шар тайлаг явж байна. Баян хонгорын Баян говь сүмийн уяач төм настын хурдан халтар тайлаг гэсэн тайлгнууд явж байна. За 46 номертой бүртгүүлэн мордсон Говьалтай аймгийн Эрдэнэ сумын уяач бэлгүүний хурдан хөх тайлаг. За ингээд 6 тайлаг салж шүү. За энэ Баян хонгорын 3 тайлаг явж байна. Говьалтай аймгийн 2 тайлаг явж байна. За ингээд одоо 6 тайлаг явж байна. За энэ 6-г өнгөрүүлчих. За дараагийн тайлгийг нэг харуулаад Баян хонгорын 3 4 тайлаг явж байгаа юм шүү үзэгчтэй. Ховд аймгийн Цэцэг сумын уяач Баян мөнхийн хурдан хөх халдсан тайлаг явж байна. Ховд аймгийн Дөргөн сумын уяач Балжины хурдан хөх тайлаг явж байна. Цааталт нь одоо Говьалтай аймгийн Чандман сумын уяач Хаширдны хурдан хөх торм гэдэг. За ингээд 6 10 хүртэл суулаа. Дахиад суух боломж байна уу? Хойтлын тайлгнаас хол байна уу? За хурдан Аслбекийн хурдан алаг тайлаг орж ирж байна. Тэг 8 номертэй бүртгүүлэн марцсан. За эднэртэйгээ нурагчлаар явчихаа. Одоо эднэртэйгээ зэрэгцээд явахтар таарна. 19 номертэй бүртгүүлэн марцсан хурдан шар тайлаг орж ирж байна. 19 номертэй Өвөр хангаан аймгийн Төвөрг сумын уяач Намсраажийн хурдан алаг улаан тайлаг явж байна. Аслбекийн хурдан алаг тайлаг 8 номертой бүртгүүлэн марцсан хурдан хөх тайлаг явж байна. За ингээд одоо 11 2 хүртэл суулаа үзэгчтэй. За эднэртэйгээ зэрэгцээд нөрөөхөнд тогтоох яваараа. За нааталтай хамгийн нааталт нь 14 номертой бүртгүүлэн марцсан Дөргөний Балжины хурдан хөх тайлаг шүү. Тэрний цааталтаар өсгөө Кений Хаширдынгийн хурдан хөх тайлаг явж байна. Буджагийн хөх тайлаг явж байна. 18 номертой бүртгүүлэн марцсан Хаширдны хурдан хөх тайлаг шүү. Говьалтай аймгийн Чандман сумын уяач тэрний цааталтаар Ховдын Цэцэг сумын Баян мөнхийн хурдан хөх тайлаг гэсэн энэ 4 тайлаг 6-аас 10 хүртэл ингээд явж байгаа тайлаг 7-аас 11 хүртэл суулаа. За ингээд одоо өнгөний 6 тайлаг нийлээ холхон тасарсан байна. Тэгээд өнгөний 6 тайлагийг үзэгч та бүхэндээ харуулъя. За ингээд 38 Баян мөнхийн хурдан хөх халдсан тайлаг Ховд аймгийн Цэцэг сумын уяач Говьалтай аймгийн Тайшир сумын гаралтай хурдан тайлаг байгаа. За сайхан тогтоох яваараа. За энэ 46 номертэй бүртгүүлэн марцсан хурдан тайлаг бэлгүүний хөх тайлаг шүү. Говьалтын Эрдэнэ сумын уяач. За одоо нэг 43 номертэй мордсон Баян хонгор аймгийн Баян лиг сумын уяач Сүрэн жавийн найдвар шар гэдэг тайлаг наатлынхаа өнгөн дээр яваад байна. За 35 номертэй мордсон Төмөн настын халтар тайлаг Баян хонгор аймгийн Баян говь сумын уяач шүү. Цааталт нь одоо жигүүр ор яваад байна. За өнгөний 3 тайлаг нааталт нь одоо найдвар шар Баян хонгорын Баян лигийн Сүрэн жавийн дөрөвдөр өсгөөөрийн хурдан хөх тайлаг яваад байна. Бэлгүүний хөх за 32 номертой шин жинсийн төвшин төгсийн хөх гэдэг ингээд 6 тайлаг явж байгаа шүү. За энэ 6-таага явсараад орноо. Зөнгөнийхөө гаруутаа дахиад зэрэгцээрээ дундталт нь усын бүстэй харигдсан торм жигүүр ор явж байна. За ингээд одоо 43 номероор бүртгүүлэн мордсон Баян хонгор аймгийн Баян лиг сумын уяач Сүрэн жавийн найдвар шар гэдэг тайлаг явж байна. За цааталт дундталт нь 35 номертой Төмөн настын Баян хонгор аймгийн Баян говь сумын уяач төвшин төгсийн сэргэлийн шар дундталт нь яваад байгаа харагдаж байна. Цааталт нь жигүүр ор ингээд өнгөний Баян хонгорын 3 тайлаг явж байна. Баян хонгор аймгийн өнгөний 3 тайлаг явж байна. Дөрөвдөр Говьалтай аймгийн Шарх сумын уяач Өсгөөөрийн хурдан хөх тайлаг явж байна. 5 дээр Говьалтай аймгийн Эрдэнэ сумын уяач Бэлгүүний хөх тайлаг явж байна. За 36 дээр төвшин төгсийн хөх гэсэн ингээд 6 тайлаг яваад байгаа юм байна. За өнгөнийхөө 3-таа зэрэгцээд байгаараа. За өнөөдрийн уралдаанд өнгөн дээр одоо Сүрэн жавийн найдвар шар гэдэг тайлаг явж байна. Баян хонгор аймгийн Баян лиг сумын уяач Сүрэн жавийн найдвар шар гэж. За Эсвэрийн одоо хөх тайлаг чинь бас л одоо аймгийн бүсд 2 орсны юм хурдан тайлаг шүү. За Ховд аймгийн бүс сум мин одоо тэмээчд тэмээ соёл уралдааны спорт уралдааны холбооных нь одоо өнөөдөр бас сайхан сэтгэл зүтгэл гаргаж Ховд аймагт хамгийн анхны одоо түрүү тэмээний моцглоор шагнасан юм өргөн дэлгэр сайхан уралдааныг амжилттай сайхан зохион байгуулж явж байгаа. За тэгээд нэгдэл нийгмийн үеэс нааш одоо тэмээ сүргээ натгуулан олж
Алтан ботхны эзэн Монгол улсын авраг малчид олон төрөн гарсан аймгийн хошин авраг тэмээчид одоо та олон төрөн гарсан байдаг. Монгол улсын авраг тэмээч нь Монгол улсын авраг малчин эрдэнэ хоёр эрдэнэ байдаг. Алтан ботхны эзэн байдаг. Туул гэдэг хүн байж байсан. Аймгийн хошин авраг малчин хашгүй гэдэг. Баян хонгор аймгийн Баян говь сүмийн үеч Түмэн насны халтар тайлаг яваад байна. 35 номертой бүртгүүлэн марцсан юм шиг байна. За 43 номертой нааталт нь одоо хошуулдаад байгаа тайлаг бол Баян хонгор аймгийн Баян лиг сүмийн үеч Сүрэн жавын найдвар шар гэдэг тийм ээ. Тэгээд өнөөдрийн өнгөний 3 тайлаг нэлээд холхон салж байгаа маань. За дахиад хойтлолт нь одоо ингээд явуулаад ерөнхийдөө үеч нар бол явуулаад одоо явуулж харуулахгүй бол одоо тэгээд уралдаас сурцсан энэ тайлагууд бол одоо уралдаан гарахгүй үзүүр дээр бас нэлээд ширүүн уралдаан гарах учраас за хойтлын суугаад дараачихаа тэмээнүүдийг харуулаарай. За энэ нааталт нь одоо сүрэн жавын найдвар шар, дунталт нь одоо Түмэн насны халтар тайлаг, цааталт нь жигүүр бар гэдэг усын бүс тайрагдчихсан. Их хурданд шилбэн тайлагтай мундаг хурдан тайлаг явж байгаа. За эднэртээ суугаад зэрэгцээ харууллаа. За дөрүүдээр ямар тайлаг орж ирж байна. За 4 5 6-гийн тайлагууд бас л одоо за өсгөөний хурдан хөх орж ирж байна. Биелгүүний хөх төвшин төгсгийн хурдан хөх тайлаг. За ингээд төвшин төгсгийн хурдан сэргэлийн шаргадаг тайлаг 6 дээр явж байна. Биелгүүний Говьалт аймгийн Эрдэнэ сумын уяач Биелгүүний хурдан хөх тайлаг явж байна. За энэ нааталт нь одоо өсөг баярын дэлгөөн хөх гэж бас одоо аймгийн бүс мэдлэг Ховд аймгийн бүс төрж 2 орсон тайлаг шүү. Говьалт аймгийнхан бүст орж исэн 3 бүс орсон ийм хурдан тайлаг байгаамаа. За энэ өдрийн уралдаанд ингээд 4 5-ын бүрээр ингээд урагшлаад гаргагдчих байна. За ингээд 5 тайлаг урагшилж байна. 6 дээр одоо төвшин төгсгийн хурдан Сумын алдарт уяач Баян хонгор аймгийн Жинс Сумын алдарт уяач за сумандаа бас одоо орж исэн ийм хурдан тайлаг сэргэлийн шар гэдэг тайлаг 6 дээр яваад байна. Өсөг баярын дэлгөөн хөх гэдэг тайлаг 4 дээр Биелгүүний хөх тайлаг 5 дээр шүү. За өнгөнийхөө одоо 3 тайлагны сайхан уралдааныг харуулъя. Гараад одоо 8 км явж байна. Одоо 2 км яваад гараанд орноо. Ингээд өнгөний 3 тайлаг дээр нэг хүрээ тэгээд харуулъя хойш суух боломж байгаа маань. Тэгээд нааталт нь Баян хонгор аймгийн Баян лиг сумын Сүрэн жавын Сумын алдарт үе Сүрэн жавын найдвар шар яваад байна. Цааталт нь Баян хонгор аймгийн Баян говь сумын уяач Түмэн насны халтар тайлаг цааталт нь жигүүр бороо яваад байна. Баян хонгор аймгийн тэг 2 номертой бүртгүүлэн марцсан Баян хонгор аймгийн Шинжинс сумын аймгийн алдарт үеч Балжины мэн үйсэн. За Балжины мэн хоёрын ботхон тэмээ гэж байгаа. Энэ одоо бас л их мундаг хурдан тэмээ. За дунталт нь одоо Түмэн насны халтар тайлаг яваад байна. Нааталт нь одоо Сүрэн жавын шар гэдэг өнгөний 3 тайлаг бол одоо хөндийнхэн салж байгаа юм байна. Өнөөдөр одоо газрын одоо шигшигдсэн энэ хурдан тайлагуудыг өнгө авч уралдаж байгаа бол одоо тэмээний уралдаан гэдэг яа харахгүй л одоо хөгжиж байгаа ийм сайхан спорт болтлоо хөгжиж байгаа. За хүмүүс ер нь одоо тэмээг одоо уралддаг, тэмээ уралдах ч болдоггүй гэж ярьдаг. Ер нь одоо уламжлалгүй шинчлэл гэж байдгүй, шинчлэлгүй уламжлал гэж байхгүй. Төв Азийн чэйжний нүүдэлчд одоо нүүдлийн одоо гол ачаагаа Аз Европыг холбосон цайны зам, торгоны зам энэ хүнд хүчээр ачааг бол одоо энэ тэмээ нуруунд дараа нүүрч явсан. Тэгээд одоо машин техник гарч одоо тэмээ бол одоо ингэж арчилгаараас одоо ингээд хоцорсон байдаг. Тийм учраас одоо энэ өргөн Монголынхаа энэ 33 ийм уудан говь нутгийг эзэнтэй байлгаж энэ хідэн бор тэмээг бүүз вашинд явуулчихгүй яг энэ өв соёлыг авч үлдэж байгаа энэ тэмээ соёлын уралдааныг бол одоо спорт болгон хөгжүүлэхэд одоо Монголын тэмээчид Монголын тэмээ соёл спорт уралдааны холбоо аймгийн одоо холбоодууд анхаарал тавьж одоо энэ тэмээний үйж байгаа энэ тэмээчдийг алдаршуулах улсын алдарт уяач аймгийн алдарт уяач Монгол улсад одоо 7 улсын алдарт уяач төрөн гарсан байдаг. Аймгийн алдартууд олон байдаг. Тэгээд одоо энэ тэмээ соёл одоо энэ спорт болтон ингэж сайхан хөгжиж байгаа нь одоо бахархалтай байна. Баруун Монголд одоо ирж байна. Төв халахын дараа халахын одоо цууд хурдан тайлагнууд өнгө авч уралдаж байгаа нь бол одоо тийм Монголын одоо энэ тэмээ соёл ямар хүн хэмжээнд одоо хөгжиж байгаа нь одоо тодорхой харагдаж байна. Ингээд одоо нааталт нь одоо Баян хонгор аймгийн Баян лиг сумын уяач Сүрэн жавын одоо найдвар шар гэдэг тайлаг гарч ирсэн бол цааталт нь одоо Баян хонгор аймгийн Баян хонгор аймгийн Баян говь сумын уяач Түмэн насны одоо халтар тайлаг гарч ирсэн байна. Цааталт нь Баян хонгор аймгийн Шинжинс сумын уяач аймгийн алдарт уяач Балжины мэн хурдан жигүүр бар гэдэг. За энэ 3 тайлаг одоо үзүүр дээр авчаад нэлээд одоо хөдлөх байх. За энэ одоо нэг километр 200 м яваад барианд орно. Энэ 3 их одоо зэрэгцээд одоо хойш суух ямарч боломжгүй байгаа үстэй. Хойтлын одоо тайлагнуудыг харуулах боломжгүй. Энэ 3 тайлаг бол одоо хөдлөж байгаа харагдаж байна. За өнөөдөр Яматын үүдэн холоод
Ховд аймгийн Мэс цэцмийн одоо тэмээ соёлын спорт уралдааны холбоо Мэс цэцмийн засаг даргын хамгаалалтын газар иргэдийн төлөөлөгчдийн хурал Ховд аймагт хамгийн анхны одоо ингэж өндөр бооцоотой түрүү тэмээ бол одоо мотоциклээр байлан шагнаж байгаа. Тэгэд энэ тайлгын баг тайлгын уралдааныг Монгол Улсын авраг малчин тэмээ чинь Эрдэнэ гоо нүр хүүхдүүд одоо ивент хэтгэн байлан шагнаж байгаа. Тэгээд түрүү тайлг бол мотоциклээр шагнана. За энэ гурван тайлгийг одоо л явуулж хөдлөж зурулдахгүй бол одоо газарт хол яваа сурцсан одоо уралдаа сурцсан тайлгууд бол одоо уралдаан гарахгүй одоо ингээд найдвар шар урагшилж байна. Найдвар шар бол энэ одоо найдвар алддаггүй одоо улсын бүс аймгийн бүс одоо 2 орж ирсэн тайлг шиг энэ хурдан тайлг аа. Тэгээд өнөө жилийн уралдаанд бас л одоо сайн яваад байгаа. За цааталт нь одоо дунд талд нь яваад байгаа тайлг бол Баян-Хонгор аймгийн Баянгов сүмийн уяач Төмөн настын хурдан халтар тайлаг дунд талд нь яваад байна. Цааталт нь одоо Баян-Хонгор аймгийн Шинжинс сүмийн уяач аймгийн алдар тэгэж Балжин нэмгэд сайхан залуудаа сая одоо хурдан янз шараатыг бол одоо аман гүзэн тордлуулсан аймгийн алдарт байж өвөр хангаадж айргдж яадаг улсын бүсдэж Баян-Хонгор өмнө гов гэл энэ аймгийн бүсд товтлол одоо айргдж яадаг тайлгаа цаатлын хамгийн цааталт нь одоо улсын бүсд одоо нэдлэнд Орнгой аймагт одоо Тормон насандаа айргдж яасан жигүүр бар гэдэг хурдан бор тайлаг одоо гарч ирлээ. Тэгээд үнэхээр одоо жигүүртэй юм шиг юм хурдтай гэдэг ийм хурдан тайлгаа. За ингээд одоо үзэгч та бүхэндээ тоссон камераас харуулъя. Эрхэм хүндэт үзэгчтэй, эрхэм хүндэт тэмээчтэй. Ховд аймгийн Төвийн Бүсийн хурдан тэмээний уралдаанд Баян-Хонгор аймгийн Шинжинс сүмийн уяач улсын бүсэд айргдж хурдан 35 номертэй бүртгүүлэн мордсон Төмөн насны хурдан көгтайлаг төрүүлээ. Цааталт нь одоо Баян-Хонгор аймгийн Шинжинс сүмийн уяач Балжин аймгийн алдарт байж Балжин нэмийн жигүүр аман гүзэн турдлаа. За айргийн 3-д Баян-Хонгор аймгийн Баянлаг сүмийн уяач Сүрэнжавийн найдвар шар гэдэг хурдан тайлаг. За ингээд одоо найдвар шар одоо айргийн 3-д одоо ингээд хурдалж байна. За ингээд айргийн 3-д Баян-Хонгор аймгийн Баянлаг сүмийн уяач Сүрэнжавийн найдвар шар одоо айргийн 3-д хурдлаа. За айргийн 4, 5-ын тэмээнүүд бас их өөрхөн байна. Айргийн 4-дэр Говьалт аймгийн Шарах сүмийн уяач Өсгөө баярын Дөлгөөн хог. Говьалт аймгийн Эрдэнэ сүмийн уяач Бэлгүүний хог гэсэн 2 тайлаг. За ингээд 4-дэр Говьалт аймгийн Шарах сүмийн уяач Суу аймгийн алдарт байж Өсгөө баярын Дөлгөөн хог хорлоо. Айргийн 5-д Говьалт аймгийн Эрдэнэ сүмийн уяач Бэлгүүний хурдан хог тайлаг айргийн 5 турдлаа. За 6-дэр цэцгийн нөгөө хэмээн Говьалт аймгийн 32 номертэй бүртгүүлэн мордсон Баян-Хонгор аймгийн Жинс сүмийн уяач Төвшин төгсгийн хурдан сэргэлийн шар гэдэг хурдан тайлаг 6 турдалчлаа. За 7, 8-ын тэмээ бас өөрхөн орж ирж байна. За 7-дэр Говьалт аймгийн Чандам сүмийн уяач Хаширдны хурдан хог тайлаг 7. Ховд аймгийн Дөргөн сүмийн уяач Хаширдны хурдан Балжины хурдан хог тайлаг орж ирж байгаа шиг байна. За одоо ингээд За 19 номертэй бүртгүүлэн мордсон хурдан хог тайлаг орж ирж байна. Өвөр хангай аймгийн Төвөрг сүмийн уяач аймгийн алдарт байж Намсраажийн хурдан шар тайлаг орж ирлээ. 18 номертэй бүртгүүлэн мордсон Говьалт аймгийн Чандам сүмийн уяач Хаширдны хурдан хог тайлаг 8-д орж ирлээ. За 9-ын тэмээнүүд бас л одоо нэлээ хөлтөйхон орж ирж байгаа харагдаж байна. За Ховд аймгийн Дөргөн сүмийн уяач Балжины хурдан орж ирж байна. Говьалт аймгийн Говьалт аймгийн Шарах сүмийн аймгийн алдарт байж Будажавийн Дөлгөөн ногоон гэдэг тайлаг ягаан тайлаг орж ирж байгаа харагдаж байна. 17 номертэй юм уу? За 14 номертэй бүртгүүлэн мордсон Ховд аймгийн Дөргөн сүмийн уяач Балжины хурдан хог тайлаг орж ирж байна. За 8 номертэй бүртгүүлэн мордсон хурдан хог тайлаг орж ирж байгаа харагдаж байна. За 8 номер одоо бүртгэл дээр хараахан алга байсан. За 8 номер бол одоо бүртгэл дээр солиод бүртгүүлсэн юм шиг байлаа. За ингээд Ховд аймгийн Цэцэг сүмийн уяач Балжины хог тайлаг 11-ээр хурдлаа. За 12 дээр Баян-Улаг аймгийн Ногоонуур сүмийн аймгийн алдарт байж Асилбекийн авраг алга гэсэн тайлгууд ингээд 11-2-оор хурдалж байна. За иймэрхүү одоо үзэгч та бүхэндээ түрүүлж айргдсан хурдан тэмээний эзэн уяачтай уулзуулъя. Эрхэм хүндэт үзэгчтэй Ховд аймгийн Төвийн Бүсийн авраг шалгаруулалт хурдан тэмээний уралдааны тайлаг насны тэмээ барайнд орж ирэхэд одоо сайхан хурдан хүрэн тайлаг орж ирлээ. За ингээд эзэн уяачтай та бүдгийг уулзуулъя. За танд баяр хүргэе. Таны тайлаг түрүү магнат хурдлаа. За манай
Үзэгчд бас өөрийгөө танилцуулаач. За Баянгар аймгийн Баянгав сумын сум алдтай Сүхтийн төмнөс гэдэг. Миний ард тайлгын амжилт энэ жил аймгийн спор 3 орж байгаа. Сумдаа нэг сумын уралдаануудаа нэг 2-3 төрөөтэй тим тайлгаа маа 13 орчих юм аа. Удам өгчлэр нь хаанах Энэ манай хадмахын ботгон тайлгаа маа. Баянгав сум их. Баянгар аймгийн Баянгав сумын Гიშготын ботгон тайлгаа маа. Одоо энэ та бүд бас нэлээд холоос зөрж ирж оролцлаа. Баяр наадам ер нь өргөн дэлгэр сайхан болж байгаа шиг байна. Энэ ховд одоо ховд нутгийн зонголонд бас мэдчилгээ дэвшүүлээш. Ховдохонд ерөөлний кадж байгаа сайн гэсээрээ ёо. Дараач уралдааныг нь хааш хий гэж бодож байна. За одоо улсын бүсдэл юм да. Та хэдэн тамет ирв? Би 2 тайлэг дээр за 1 тайлэг гурлаа. За тэгээ дараач уралдаанд амжилт хүсье. За ахта энэ юу дамжуулаад гიშгот ахта хар тайлэг нь сагаар тайлэг өгсөнд баярлалаа. Жигүүр уртаагаар ирсэн Ховд аймгийнхаа миний жигүүр уур бол ботгон тийм ээ. Одоо тормонда хор мордож 12 төрүүлсэн. Тэгээд 7 энэ жил нэг 13 мордож байна да. 13 мордож нэг мордсон болгондоо орсон да баяр. Сайхан Ховдынхаа аймгийн бүстэрж амаа үзүүлсэндээ баяртай байна. Ховдчууд сайхан бас гоё наадам хийлээ. Ховдчуудаа бас баярсан талархсан илэрхийлж энэ Ховд нутгийнхан бас улсынхаа бүсийг хойтоо авсан. Тэрэнд нь бас цаашд нь бас ажлын амжилт өгсөн өрөөё. Уйж одоо суухаас гадна унаачи эрдэм гэдэг бол яхахгүй байдаг. Тийм учраас одоо уяач хүүхдүүдийн төлөөл болгоод одоо энэ сайхан залуутай уулзуулъя. За манай үзэгчид бас өөрийгөө танилцуулаарай. Баяр наадмынхаас итгэл уулзаарай. За намайг Баянгар аймгийн Шинжис сумын Монгол Явран болчин Монгол алдартай байж Алтан ботгоны эзэ Бямсрангийн баг хуу сугар гэдгээ. За Балчках бол Балжины махан бол манай аавын төрсөн ихчи Батгуу хөхт байгаа. Тэгээ би Балчкахтайгаа 2 тэмээтэйгээр сайхан уралдаж 2 тэмээ манд амаа үзүүллээ. Ер нь одоо мөр унахаас ялгаа байна уу энэ? Мөр унахаас өвлийн улиралд уралддаг тэмээ нь гоё дулаахан төсвөр төвчээртэй гоё амтанда тийм ээ. Хэдэн жил мөр унсан? Мөрнөөс хата хасагдсан уу? Мөрнөөс хасагдсан 2 жил унсан. Мөрнөөс хасагтаад ер нь тэмээ унж эхэлсэн үү? Ер нь л багасаа мөр тэмээ айл нь унсан. Мөрнөөс хасагдаал тэмээгээ илүү дагнаж унсан. Цаашид одоо ер нь одоо энэ тэмээ сөргөө өсгөөд малчин болъё гэж бодож байгаа юу? Тэмээчин болъё гэсэн тийм зорилттой байна уу? Аав шигээл уяач болно да том. Ах нар шигээ. Хэдвэр ангид сурдээ? Одоо 10 дугаар ангид сурдаг. За ангийнхаа хүүхдүүд одоо бас дамжуулаад амралтынхаа үеэр бас ингээд одоо явж байгаа. Ангийнхаа хүүхдүүд бас ингээд сайхан. Ангийнхаа хүүхдтэй тэгээд хичээлээсээ гэрэл хичээлээ да. За баярлалаа. Тэгээ дараач энэ уралдаанд амжилт хүсье. Сайн унаач болоорой. За баярлалаа. За хурдан атны уралдаанд одоо төрүүлсэн атны унаачтай тав гэдгийг уулзуулъя. За манай санчир гэдэг уяач унаач болоо да. Хэдэн жил тийм унж байна? Би одоо 19 оноос 24-нд нэг завсарлаа зэрэг тавьж ирээд хэдэн завсарлаад одоо энэ жил Монгол шарыг унж байна да. Тэмээ сая одоо яг 6 дараа бол одоо унаачийн эрдэм болоод гаргаж төрүүлэх шиг боллоо. Тэгээд одоо ер нь бас одоо туршлага байна уу? Тэгээд сайхан уралдаа гэж одоо тэгээд яварсан төрүүлсэн байна. Одоо энэ хэдэн наадамд тэмээ унж уралдаж байна? За би ер нь тэгэл бүхэл наадуудыг ховддуугаа ер нь аваа хэдэн жил ирсэн шүү. Энэ ховдын мөс цөм зохион байгуулагч ховдын бүсүүд болоод нэлээд олон унсан юм байна. Тэгээд энэ өнөөдрийн зохион байгуулалт ер нь хэр байна? Унаач хүүхдүүд одоо бас ямар хөө байна? Тэгээд бүгд сайхан л адилхан тэгэл гоё л байна штэ. Ер нь одоо энэ өвлийн одоо тэмээ унахад бас хүндрэлтэй юм байгаа юу? Та нарт яг унаачийн хөвтөд даарах вэрх одоо гар хөл. Тэгээд даарах үедээ даарна, халууцах үедээ халууцсан тэгэл гоё штэ тийм нэгтгэж. Өөрөө тэмээ уйж байгаа юу? Би саяхан нэг торон уйж байгаа тавьсан байгаа тий. Одооход оролдоогүй тэг Монгол шарыг унаа л багт. За тэгээ дараач уралдаанд амжилт хүсье. Баярлалаа. Сайхан наадаараа. За баярлалаа. Та үзтээ амжилт тий. Төвийн бисийн аврах шалгуур хурдан тэмээний уралдааны тайлаг нь насны тэмээний уралдаанд айргийн 3 турдсан тайлгны эзэн уяачтай та бүдгийг уулзуулъя. За танд баяр хүргэе. Баяр наадмынхаа сэтгэлийг хуваалцаач та. За баярлалаа. Баянгар аймгийн Баян лигсмаас ирсэн. Холоос ирж айргийн 3-т орсондоо их баяртай байна. За тэгээд Ховд аймгийн мөссмийнхандаа бүгдэнд нь баярын мэд төшүүлье. Удам бөхчлэр нь хаанах тайлгууд таны тайлг? Энэ Баянгар аймгийн Баян лигсмын шинэ ахын ботхон тийм ээ. Тий.
Шинэн гэдэг нөгөө Монгол улсын гавьяат малчин шинэн. Тий. Тэрний ботхон дэм. Тэгээд чиний ахтай их баярлалаа. Өнөө жил одоо ер нь хэд мордож хэд амжилт ер нь хэр За энэ жил 3 уралдлаа да. Тэгээд дандаа нэг арги 2-3-аар л орсоох. цаашид одоо хаана очиж уралдъя гэсэн бодолтой байна. За одоо тэгээд ийшээ Баянгорынхаа сумдуудаар тэгэл уралдан да. Урагшаа ер нь одоо манай энэ баруун талыг бодоход урагшаа нэлээд тэмээ хөгжсөн юм шиг байна. Тэгээд одоо энэ тэмээний хөгжил ер нь одоо хөдөө тэмээ ачхаа байснаас хойш одоо ингэж уралдааны спорт болгож хөгжүүлж байгаа. Энэ нь одоо та нарт ер нь хэр үр өгөөж өгч байна. Боломж байна уу? Ер нь одоо цаашид энэ хөгжөөд явах нь уу? Энэ хөгжөөд их сайхан байна. Одоо тэгээд тэмээний уралдаа бас нэлээ хөгжиж байна. Нэлээ уралдаж байна. За өнөөдөр хурдан тайлгны уралдаанд айргийн 4 турдлаа. Тэгээд баяр хүргэе та манай үзэгчд бас өөрийгөө танилцуулаад баяр наадмынхаа сэтгэлийг хуваалцаач. За баярлалаа. Наа Говьтай аймгийн Шарга сумын яриат аймгийн алдарт тэмээч байж төвшингийн өсгөө ирд юм аа. Тэгээд Ховд аймгийн мөс сум, Ховд аймаг танк нэмс сум сайхан баяр зөхиож тэрүүн дэрж уралдаад тайлаг ганц тайлагтайсан 4-өөр орлоо. Баяртай байна. Энэ урд өмнө амжилт хэр ариун тайлаг вэ? За урд өмнөх нодлон тормондоо энэ 5 уралдаад 3 төрүүлээд 2 харигц. Ховд аймгийн төвийн бүст тором тайлаганд уралдаа 5-аар ороод. Тэгээд Говьтай аймгийнхаа төвийн бүст төрүүлээд тэгээд Баян сум, Шарга сум, Дайруу сум төрүүлээд тэгээд Ховд аймгийнхаа Жангарт 4-өөр ороод Ховд аймагт тайлаганд уралдаа 5-аар ороод тэгээд энэ жил 5 мордож ин 4 орлоо. 3 аман гүзүүл энэ өдөр энд сайхан оролдоо. Айрган 4-өөр ирлээ. Удам өгшл хаанах тайлгүй юм. За удам өгшл энэ Баянгор аймгийн Шинжин сумын яриат аймгийн алдарт байж Сосор орны Отхон бовгийн одоо хурдан байгаа халзаа хатныхын төл Отхон төл нь. Тэгээ одоо сайхан урдан дэмээ өгс Отхон бовудаа баярлалаа гэж хэлээ дээ. За одоо цааш уралдъя гэж бодож байна. За одоо тэгээд Говьтай аймгийнхаа Цэл сум манай аймагт одоо тэмээний уралдаан гэж юм хөгжүүлсэн тасчар загсныхаа нэрэмжит 20 жилийн хойд Цэл сумд очиж уралдъя гэж бодож байна. Тэгээд дараа нь Төгөрөг сумд 2 сарын 1-нд тэр хоёрт л уралдъя гэж манай аймагт одоо 2 том баяр байгаа. Тэр хоёрт уралдъя гэж бодож байна да. За баярлалаа. Тэгээд дараа чи уралдаанд амжилт хүсье. Сайхан наадаараа. За баярлалаа. Тэгээд одоо энэ сайхан өргөн дэлгэр сайхан баяр хийж байгаа Ховд аймаг тэр сум өс сумынхандаа тэгээд энэ хуулгын шар баяртай холбоондоо тэгээд сайхан баяр хийж байна. Тэгээд одоо баярлалаа гэж хэлээ да. Тэгээд за энэ одоо төвийн бүсийн уралдааны тайлгны уралдаанд айргийн 5 турдсан Говьтай аймгийн Эрдэнэ сумын уяач бэлгүүний хурдан хөх тайлхны эзэн уяачтай бэлгүүн уяачтайгаа тав гэдгийг уулзуулъя. За баяр наадмын өргөн дэлгэр сайхан болж байна. Таны тайлг айрагдлаа. Танд баяр хүргэе. Та манай баяр наадмынхаа сэтгэлийг манай үзэгчтэй хуваалцаач. за баярлалаа. За намайг Говьтай аймгийн Эрдэнэ сумын алдарт уяач Баттдгоны хүү бэлгүүн гэдгээ. За өнөөдөр сайхан Ховдын мөс сумда сайхан бүстэй ирж тайлга айргийн тавар харуулсандаа маш их баяртай байна. За энэ удам өгшл хаанах тайлгуу танаа удам. За манай өөрийн Ботхон тэмээ байгаамаа. Яг Эрдэнэ сумын Ботхон тэмээ. Тий, яг өөрийн Ботхон тэмээ. Өнөө жил одоо ер нь амжилт хэр ариун байна. За миний тайлгнууд нь тором 7 оролдож 7 орсон. Энэ жил 4 оролдож 2 орж байна. Сая сумда бас нэг баярт орчоод ирсэн байгаа. Энэ тэмээ уралдах ер нь бас юм давуу тал та нарт одоо энэ тэмээ спортыг хөгжүүлж байгаа энэ одоо та нарт боломжууд юу байна? Өчигдөр цаашид одоо энэ сум орон нутаг төр засгаас анхаарах юу байна? Та нарт одоо энэ болж гин үү? Энэ одоо За өөр нь одоо тэмээ гэдэг юм чинь өөр нь их сайхан тийм шүү дээ. Одоо сүүлийн бүлэгт болоо тэмээгээ хүмүүс одоо уйж гин, нийдэлж гин, унж гин их зөв юм болж байгаа тэмээний уралдаан гэдэг юм чинь. за унаач хүүхд одоо мөр шиг одоо бас баг хүүхдээр унуулахгүй бас нэлээд 14-өөс дээш насны хүмүүсээр унуулж ах шиг унаачрын хүүхдэд унаач хаанаас авч ямар унаачаар унуулуу унаачийн одоо бас эрдэм чадал гэж бас байдаг байх тийм аа. Тийм ээ. За миний хөхтайлгийг унж урдлуулсан. За миний төрсөндөө болох Баттдгоны дайн гэж хүүхд байгаа. За өнөөдөр бас хөхтайлгийг минь унж урдлуулж айргийн тавар тавьсан. Дүүдээ бас маш их баярлалаа. Одоо насны энэ хүүхдэд одоо бас яг тийм насны хязгаар 14-өөс дээш настай хүмүүсээс унуулж байгаа гэж энэ өнөөдөр тэгээд энэ болж байгаа юу? Өөр нь энэ бас зөв зүйлээ. Одоо бас
бага насны хүүхчмаас энэ өвлийн махир хүүтэндээс ямар нэгэн одоо хөлдөх барих эрсдэлтэй штэ. Тийм тэгэхээр одоо бас нас заах нүр нь бол зүв баха өвлийн уралдаанд бол. За тэгээд дараагийн уралдаанд амжилт хүсье. Сайхан наадаараа. За баярлалаа та ажлын өндөр амжилт хүсье.